Олон нийтийн хяналтын зөвлөл гэдэг бол зөвхөн хянаад байгаад байдаг байгууллага биш. Энэ нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд одоо авч чадаагүй авалгын хэмжээ бол бас нэг 500 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. За энэ нь бол яг үүсээд 2 жил болсон ч авалгууд байна. За үүсээд одоо нэг 1 сараас 3 сарын хооронд явж байгаа төлөгдөх боломжтой авалгууч бас байна. Тэгэхээр энэ нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд, энэ системийн хэмжээнд үүсээд байгаа авалгуудыг яаж барагдуулах, авалгын менежментийг яаж хийх вэ гэдэг чиглэлээр бол нийгмийн даатгалын одоо аймаг болон дүүргийн нийгмийн даатгалын байцаагч, удирдах ажилтнуудад хандсан тэр авалгыг барагдуулах чиглэлээр, арга зүйн чиглэлээр, бодлого хөтөлбөр чиглэлээр хангах зорилгоор бол энэ сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтын материал бэлтгэж бас сургалт явуулахаар бол ажиллаж байна. Түүнээс гадна бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл бас байдаг. Энэ нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд энэ шударга өрсөлдөөнийг хэрхэн хангаж ажиллах уу гэдэг чиглэлээр бас нийгмийн даатгалын байцаагчдад бас сургалт арга зүйн одоо зөвлөгөөхөр бол бас ажиллаад явж байгаа юм ажлууд бол хийгдээд явж байна. Жилийн туршид бол нийтдээ нэг 10 гаруй ажлыг хийхэд төлөвлөсөн. За энэний эхний улиралд бол нэг 3-4 ажлыг хэрэгжүүлээд үр дүн гараад явж байна. Цаашдаа бас үе шаттайгаар энэ ажлууд маань хийгдээд явах юм аа.